Од өндөр сувагтавтай морил би олготлогч инхбат Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон стандартыг эрхэмлэн авираатай стандарт кэтеринг компани Good Day Soju эвентэтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэн YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 хостолгоны од мөн радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ханашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр удам дамжсан бүгчүүдийн маань одоо 3 дахь цуврал та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За энэ хүн нэвтрүүлэг дээр ер нь юу яагаад вэ? Араараасаа бүр гарч ирээд лээ. Тэ? Удам дамжсан тийм алдартай бүгчүүд манай үндэсний бүгд ч бас ямар их байдгийг. Их гоё юм байна. За тэгэхээр өнөөдрийн эхний танилцуулах байгаа хүмүүс маань бол Монгол улсын начин хэн мэдхийн амраа, Монгол улсын начин хэн мэдхийн төвшин санаа хэмээх ийм хоёр ах トゥ хоёр начин байгаа. За ах トゥ хоёр начингийн талаар ярихаас өмнө нь шүү дээ. Аавыг нь ярихгүй бол алдс болно гэж байна. Хэн мэдэх гэдэг энэ хүний талаар. Энэ эрхэм бол монголчууд бидний сайн мэдэх Монгол улсын тод манлаа уяж цэрэнгийн хэн мэдэхгүй юм аа. За ер нь бол улс бүсийн олон наадамд түүний уйд сойсон хүлгүүд олон айраг төрөв хүртсэн гэдгийг монголчууд надаар хэлүүлдэг мэдж байгаа. Хэн мэдэхгүй бол 1938 он Төв аймгийн Сэргэлэн сумын нутагдах Ногоон довын Бор өндөр хэмээх газар Манчир хутагтын дууч цэрэнгийн 5 дахь хүү болон мэндэлсэн гэдэг. Тэрээр баг залуу насандаа л хурдан морь уйж сойх эрдэнэ шимтэн суралцаж энэ замнал амьдралынхан эрхэм зориг болгосон байдаг. За түүний уйсан халдсан азарга хар морь зэрэг хурдан хүлгүүд үе үеийн наадамчдын сэтгэлд мөнхөрж Монголын хурдан морины түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн байдаг. За хэн мэдэхгүй бол одоо 1998 онд Монгол улсын алдарт уяаж болсон, 2004 онд Монгол улсын манлаа уяаж болсон, 2009 онд Монгол улсын тод манлаа уяаж цолыг хүртсэн байдаг. За үүгөө зогсохгүй мал сүргээ өсгөн үржүүлэх, уламжлалт арга ухааныг залуу хойч үедээ өвлүүлэх их үйлсэд бусдаа түүчээлэн улсын сайн малчин, хамгийн олон малтай малчин хэмээх хүндтэй шагналуудын эзэн болж ирсэн. За түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөлж Сүхбаатарын одонгоор шагнаж байсан түүхтэй. За ингэ бодохоор жинхэнэ малчин хүн гэж хэн мэдэхгүй байг л хэлэх бах те. Тод манлаа маань өөрийн эрдэм мэдлэг, ажил амьдралын ариун их туршлагаа залуу малчид, залуу уяачдад өвлүүлэн сургаж байсан сайхан буурай байсан. Тиймдээ ч өр хүүхдүүд нь Монгол өв соёл, зан заншлаа өвлөн тээж, улсын наадамд шөвгөрсөн сайхан начингууд болсон юм. За тэгэхээр түүний хүү Монгол улсын начин хэн мэдхийн амраа. Тэгэхээр дархан авраг Бат Эрдэнэ тэргүүтээ 1964 оны луу жилтнүүд гэж бид нар ярьдаг те. Энэ хүмүүс маань бол одоо Монгол наадмын бүхий барилдааныг нэгэн хэсэг ноёрхож ийсэн хүмүүсээ. За мөн дээрээс нь Монголдо төтөөгүй дэлхийд бас гайхагдсан тамирчид байсан. За тэдний нэг яа харахгүй Монгол улсын өсөг өдөр начин хэн мэдхийн амраа мөнөөсөө мөн гэж байгаа. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат начин маань анх 1988 онд Налах дүүргийн наадамд ирж барилдсан юм байна. За ингээд 7 даван төрүүлж аймгийн Арслан цол хүртсэн гэж тэмдэглэсэн байдаг. Харин улсын наадамд бол 1991 он буюу Ардын өвсгөлийн 70 жилийн он баяр наадамд улсын начин Дэлгэр далаагаар 4 давсан. За тэгээд дархан авраг Мөнх Батаар 5 давж Монгол улсын начин цолыг хүртчихжээ. 1991 онд. Бөх тийм үү. Тийм. За тэгээд начин цолоо батлахдаа 1995 онд Ардын өвсгөлийн 74 жилийн баяр наадамд улсын начин Лавг сүрэнгээр 4, улсын гард Пунцгийн Сүхбаатаар 5 даван шөвгөрч начин цолоо батлан өсөх хэдэр начин хэмээх чимгийг хүртсэн. За тухайн үед бол нөгөө жинхэнэ эд дээр байсан Пунцгийн Сүхбаат гар дээр 5 давж ийн гэдэг бол начин цолоо батлахдаа тий хэр чансаатай бүхвэ гэдгийг нь бас шууд илтгэж байгаа. Тэр 1995 оны наадам бол их онцлогтой наадам. Яагаад тэгэхээр наадмын бүхий барилдаанд Сүхбаат нэртэнгүүдэд тун халгаатай наадам болж өнгөрсөн гэж хүмүүс дурсдаг. Хүмүүсийн өндөр хүлээлттэй байсан хоёр Сүхбаат маань хоёулаа шөвгөрч чадлагүй 4 болон 5-ын даванд ингээд дараалан очсон энэ юм байна. За тэгэхээр Агуан сандрын Сүхбаат аврагын хувьд болохоор тэр үед начин цолтой байсан. 4-ийн даваанд Жамин бүрэн начин дуунсан бол Пунцгийн Сүхбаат гард маань 5-ийн даваанд одоо хэн мэдхийн амраа начинд өвдөж шороодсон байдаг. За бас 1995 оны наадам бол нэгэн шинэ рекорд амжилт бүртгэгдсэн ийм наадам гэж явдаг. За энийг болохоор үндэсний сурын харваанд Монгол улсын гавьяа тамирчин даяар дурсагдах мэргэн даваахүү 40 сумнаас 40 онсон үнэмлэхгүй дээд амжилтыг тогтоосон байдаг. Улсын наадамда 40 сумнаас 40 удаа онсон гэдэг амжилт. За энэ бол одоо улсын наадам дээр бол одоо эвдэгдсэн эсхийг тийм сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг нөгөө улсаас гадна зөв бүсийн наадам гэж хэлдэг тийм. Бүсийн наадамд бол одоо 40 сумнаас 40 удаа онжсэн тохиолдол нэг 2-3 удаа бүртгэгдсэн байдаг юм байна.
За тэгэхээр хэн мэдхийн амраа начин бол үндэсний бүхөөс гадна чөлөөт бүхийн манай шилдэг тамирчдын нэг гэж бичигддэг. Түүний амжилтаас дурдах юм бол 1987 оны дэлхийн аврах шалралт тэмцээний шагналт байр, 1987 оны дэлхийн цомын мөнгөн медальт, 1984 оны найрамдалт айрмуудын олон улсын тэмцээний авраг, 1985 оны нөхөрлөл олон улсын тэмцээний авраг, 1986 оны интернационал олон улсын тэмцээний авраг, 1986 оны Тбилисийн гэдэг те. Тбилисийн цом олон улсын тэмцээний мөнгөн медальт, за 86 оны Динамо олон улсын тэмцээний авраг, Унгарын эрхчлөө олон улсын тэмцээний авраг, за Данколвын олон улсын тэмцээний мөнгөн медальт, Азийн аврах шалралт тэмцээний алтан медаль, интернационал олон улсын тэмцээний авраг, чөлөөт бүхийн улсын авраг, 1988 оны Сөүлийн олимпиад эх орноо төлөөлөн 68 кг-ийн жинд оролцож исэн. 1989 онд Монгол зохиогдсон интернационал тэмцээний шигшээ барилдаан дээр дэлхийн авраг Борис Будаевтай барилдаж 3-1-ээр хожигдож байгаад хөлд нь орж 1 оноо цаг дуусахтаа зэрэгцэж шахаж эргүүлж 2 оноо авч төрүүлсэн монголчуудаа бас огшоож байсан ийм домогт бүх гэдэг. Тухайн үед интернационал тэмцээний шигшээ барилдааныг үндэсний телевизээр шууд гаргадаг байсан. За энэ бол яхаарахгүй Монгол улсын өсөг өдөр начин чөлөөт бүхийн шилдэг тамирчин хэн мэдхийн амраа гэдэг начин байлаа. За тэгвэл аав нь бол одоо ингээд алдартай уяач тийм ээ. Монгол түмэндээ хайрлагдсан ийм алдартай уяач. За түүний хүү бол одоо өсөг өдөр начин чөлөөт бүхийн шилдэг тамирчин амраа гэдэг хүн байна. За тэгсэн чинь амраа начны төрсөн дүүн Монгол улсын начин хэн мэдхийн төвшин санаа гэж хүн байгаа. За тэгэхээр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын начин төвшин санаа нь 1990 онд Багнуур дүүргийн баяр наадамд 6 даван үзүүрлэж аймгийн заан цолыг хүртсэн байгаа. За 1994 онд буюу Ардын хувьсгалын 73 жилийн баяр наадамд улсын аслан давг сүрэнгээр 4, улсын заан амгаагаар 5 давж Монгол улсын начин цолыг 1994 онд хүртсэн юм байна. За аав нь бол одоо Монгол улсын тод манлаа уяач. Ах нь бол одоо Монгол улсын өсгөдөр начин байгаад байдаг. Чөлөөтийн шилдэг тамирчин байгаад байдаг. Харин энэ одоо дүү төвшин санаа буюу те энэ хүүгийнх нь хувьд болохоор одоо ахтайгаа адилхан цолтой, начин цолтой болсон. Ингээд тэдний гэр бүл бол яхаарахгүй Монгол өв соёлоо боддоор тээж, бие дээрээ тээж харуулж яваа. Ийм сайхан бааtruуд юм байгаамаа. За тэгээд та бүхэндээ бас баярлсан талгаснаа илэрхийлье. Хоёул хамтран хэлж ярьчих те. Тэгээ олимпиад оролцсон гэдэг чинь өөрөө маш том амжилт. Тийм. Би сая зүгээр ингээд бүгднийг нь уншиж чадахгүй зүгээр дурдаал явчихж байгаа шүү. Тэр нөгөө хэн мэдхийн амраа начны хувьд болохоор бүр 87 оноос ахуулаад 89 онд гэхэд чинь бараг 10 гаруй тим тэмцээн уралдааны алт мөнгө авраг гэдэг ингээд бичигдсэн байгаа байхгүй. Тэгэхээр түүний хувьд бол бас чөлөөтд бол яхаарахгүй домог тамирчтай нэг байсан юм байна. Тэгээ олимпиад орно гэдэг чинь тухайн 4 жилийнхээ хамгийн шилдэг 16 бүхийн нэг нь байсан гэсэн үг байхгүй. За дэлхийд тухайн жиндээ тийм ээ. Тийм учраас олимпиад орно гэдэг чинь өөрөө авраг басны дайтай тийм амжилт юм шүү. Тий. Олимпийн эрх авахын төлөө яадаг үлээ тий. За өнөөдрийн дугаарыг маань стандартыг эрхэмлэн ураатай стандарт кейтеринг компани бэлтгэж байгаа. За тэд Good Day Soju гэдэг нэртэй сожу оруулж ирдэг. За энэ сожу нь болохоор мухак гэдэг үйлдвэрлэдэг сожу юм байна. За энэ бүс нутагтаа л хамгийн шилдэг юм гинэ. Сожу ч юм бол Солонгосын үндэсний уламжлалтад сархаж шүү дээ тий. Тэнгүүт эхний 3 байранд энэ ордог юм бэл. Тэгэхээр хамгийн чанартай нь одоо манай улсд орж ирж байна гэсэн ийм санаа юм. Тэгээд эдний компани юу философи нь өөр байхгүй. Энэ сожуг ууснараа маргааш танд ингээ аз жаргалтай мэдээ ирэх болтугай гэдэг ийм философитой. Тийм ч учраас энэ Good Day гэдэг чинь анх Good News гэдэг нэртэй байсан юм байна. Тэгэхээр бас гоё одоо энэ сэтгэл зүрхээ зориулж үйлдвэрлэж байгаа ч тийм ээ. Ер нь тэр компани үнэт зүйлээс хамаарат тий яг бүтээгдэхүүн нь яаж гаргахын, үнэн нь ямар байхын, ирээдүйдээ ямар шийдвэрүүдийг гаргах, ямар стратеги барихын гэдэг чинь тэр үнэт зүйлтэй холбоотой байдаг. Тэр үнэт зүйлээ алдсан компани ч юм уу тий. Тэгэх юм бол нөгөө арилжааны хэлбэр нь арай өөр болоод ч юм уу эсвэл өөр юм чанар унаад ч юм уу ийм болоо явчихдаг. Жишээлбэл iPhone тий олон тоогоор үйлдвэрлэнэ гэж бодож исэн бол анханасаа тий олон тоогоор үйлдвэрлэл Samsung-ын зах зээлийг булаацалдах л байсан шүү дээ. Гэтэл Samsung болохоор илүү үнийн хувьд ийм боломжийн ирнээсээ гүйцэтгэлтэй ийм утсыг бас үйлдвэрлэнэ гэдэг ийм өөр өөрсдийн үнэт зүйлтэй байгаад байгаа бас тий. Яг л тийм ялгаа байгаа шүү. За тэгээ стандарт кейтерингийн маань Good Day сожуун дээр нэг урамшууллыг зарласан байгаа. Good Day худалдан авсан баримтаа Weekender зэг стандарт зэг хэмээн гэдэг вебсайт руу бүртгүүлээд газар дээрээ 300 сая төгрөгийн эзэн болох боломжтой ийм гоё урамшууллыг зарласан байгаа юм байна шүү. За ингээд энэ сожуг маань бүх сүлжээ дэлгүүрүүдээр л худалдаалж байгаа та. За баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд удам дамжсан бөхчүүдийн маань дараагийн онцлог хүмүүс маань бол
Бүр онцгой тохиолдол байгаа. Энэ бүр онцгой тохиолдол заяа. Яагаад тэгэхээр улсын начин Шовдо хүү гэж хүн байна л да. Улсын начин Шовдо хүү. Энэ хүн өөрөө улсын начин гэж штэ тий. Тэр нь түүний бас хоёр хүн хоёулаа бас улсын начин. Ингээд аав хүү одоо гурав гэх юм уу тий. Аав хүү гуруулаа улсын начин цолтой. Ийм онцгой тохиолдол юм байна. За улсын начин Шовдо хүү болон түүний хүүхдүүд болох улсын начин Шовдо хүүгийн тогтох баяр, Шовдо хүүгийн шинэ баяр гэсэн. Тэгэхээр Шовдо хүү тогтох баяр, шинэ баяр. Аав хүү гурав ингээд гуруулаа улсын начин. Тэгэхээр хоёр хүүгээ начин болохт нь бол мэдээж өөрөө үндэсний бүхтэй хайртай дурлаж явсан өөрөө тэр цолонд хүрсэн хүн учраас хязгааргүй их баярлсан нь бол ойлгомжтой. За Шовдо хүү начин бол Говьалтай аймгийн Жаргалан суманд төрсөн гэдэг. 1984 онд Говьалтай аймгийн Баяр наадамд улсын начин буянтаар 7 даван төрүүлж аймгийн арслан гэдэг цолыг хүртэж ийсэн. За 86 онд Ардын Өвсгөлийн 65 жилийн Баяр наадмаар 3-ын даваанд улсын зам Пүрвэг, 4-ийн даваанд улсын арслан Чойжил сүрэнг, 5-ын даваанд Дархан авраг Дарийн дамдаг дараалан орхиж Монгол улсын начин цолыг хүртсэн. За 80 хэдэн оны Дарийн дамдаа авраг гэдэг бол бурхан минь. Одоо би нөгөө сүүлд энэ манай нөгөө циркийн түүхийн талаар баримтат киноны юмд ороод яваад байгаа шүү дээ. Тэгэхэд бас ингээд хүндийг өргөлт буюу суур хүн тиймэрхүү зүйлбэрүүдийг хийдэг байсан ахтаа ингээд ярьцлага хийгээ сууж байгаа байхгүй. Тэгэхэд Дарийн дамдаа аврагын талаар ярьж илээ. Бид нар чинь Дарийн дамдаа авраг чинь одоо үндэсний бөхөр барилдаг гэрнээсээ хүндийг өргөлтийн хүч тамирын гайхамшиг гэдэг үзүүлбэр үзүүлдэг байсан. Тим тинкэтэй хүн гэдэг. Тэгэхээр тэр хүнийг эд байх үед нь буюу 1986 онд 5-ын даваан дээр те яг начин цолны босгон дээр даваад начин цол хүртэж ийж. Тэгэхээр ч үнэхээр дийлж начин болсон хүн байгаа байхгүй юу? Харин аймгийнхаа наадамд бол одоо 1988 онд аймгийн арслан Бат зоригоор 7 даван 2 дахь удаага төрүүлсэн. За тэгээд улсын наадмаас хойш бол одоо орон нутагта ажиллаж амьдарч улсын наадамдаа төдийлөн зодглож амжаагүй болтоо гэж байгаа. Тэгэхээр 1986 онд ирж одоо улсын начин болчоод тэрнээс хойш улсын наадамдаа дахиж барилдаагүй юм шиг байлаа. Тэгэхээр баримт тэдэр нь олдохгүй байгааг бодоход манай зохиолч төдийлөн одоо зодглож амжаагүй болтоо гэж бичсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр түүний начин цол хүртсэн 1986 оны наадамд яг тэр үед нөгөө ирээдүйн домогт авраг гэдэг Бадман Имбугийн Бат Эрдэнэ авраг маань заан цол хүртсэн тийм наадам байсан. Тэгэхээр 1964 оны одоо луу жилтнүүдийг ярьдаг шүү дээ. Тэгэхээр 86 онд тэгэхээр чин заан авч ийн гэхээр чин 22 наснда Монгол улсын заан болж ийн гэсэн үг байхгүй. Зүгээр жогоор нөгөө сонирхолтой байдлаас нь Бат Эрдэнэ аврагын яг энэ оны наадмыг дуртахад байна шүү дээ. 5-ын даваанд нь Бат Эрдэнэ авраг улсын начин даваа нэмтэ тунан барилдсан гинэ. Тэгээд давсан. Энэ улсын начин даваа нэм гэдэг хүн нь одоо манай нөгөө Японы Сума бүхийн Харума Фужи гэдэг авраг гэдэг чинь Харума Фужи авраг. Тэр аврагын аав нь буюу улсын начин даваа нэм юм бэлээ. За тэгээд 6-гийн даваанд улсын начин Балжин нэмтэй одоо тунан барилдаж давсан. Тэгэн гутал одоо энэ Балжин нэм гэдэг байгаа нь нөгөө Балжин нэм авраг маань тий. За тэгээд 7-гийн даваанд өмнөх жилийнх нь наадмын түрүү бүх Ганбаатар аслан бас давсан. Ингээд Монгол улсын заан цолыг Бадман Имбугийн Бат Эрдэнэ хүртсэн байдаг. Энэ 1986 оны наадам дээр. Харин 8-ийн даваанд нь Цэрэн Тогтох аврагтад хараад өвдөг шорооддаг. За ер нь бол хүмүүсийн аман яриач байдаг. За Цэрэн Тогтох авраг ингэж ийсэн гэдэг яриануудаас сонсоход байна шүү дээ, тий. Цэрэн Тогтох авраг тэгж ийсэн гинлээ. За би энэ залуу гэдэг Бат Эрдэнэ аврагыг хэлж байгаа байхгүй. Гарч ирж байгаа, эд гарч ирж байгаа залуу шүү дээ. Тэгэхэд Цэрэн Тогтох авраг би энэ залууг 2 жил торгооноо. За тэрнээс цааш бол мэдэхгүй шүү гэж ярьж ийсэн гэдэг. Яг тэгж хэлсэн үнэн болов шүү дээ, тий. Яг тэгжил таарсан буюу Цэрэн Тогтох авраг 1986 онд буюу одоо тэр нөгөө саяны одоо энэ заан цол хүртдэг энэ наадам дээр давж штэ тий 86 болон 1987-г дараа жилийнх нь наадмуудад 8-ын даваан дээр үнэхээр 2 удаа давж Бат Эрдэнэ аврагыг торгоосон байдаг байхгүй. 86 оны наадам дээр болохоор өөрөө амлж авч байгаа Цэрэн Тогтох авраг. Амлж аваад Бат Эрдэнэ аврагыг давсан бол 1987 онд 8-ын даваан дээр тунан барилдаад тэгээд давсан байдаг юм байна. Ингиж 2 удаа нөгөө Бат Эрдэнэ гэдэг тэр эд гарч ирээд байгаа залууч манай Цэрэн Тогтох авраг бол торгоосон. За тэгээд 88 оноос бол Бат Эрдэнэ аврагыг хүчрэх хөнгүү болсноор түүний 90 үе албан ёсоор эхэлсэн байдаг. За Бат Эрдэнэ аврагын талаар бас тэгж яагаад нэг гоё бүр маш их баримтуудын цуглуулж яагаад гоё нэвтрүүлэг хий л гэж бодоод байгаа юм. За нөгөө аав нь Шовдо хүүгээ те аав нь ингээд начин болсон байл. За түүний хүү Шовдо хүүгийн Тогтох баяр төрсөн хүн тийм ээ. Говьалтай аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын начин Шовдо хүүгийн Тогтох баяр. За тэрээр анх 2002 онд Говьалтай аймгийн наадамд 5 давсан юм байна. Тэгээд аймгийн начин гэдэг цолыг хүртсэн. Харин 2004 онд Завхан аймгийн наадам дээр төрүүлсэн юм байна. Ингээд аймгийн арслан гэдэг цолыг авсан. Ингээ 2003 онд улсын наадамд 3-ын даваанд улсын начин Намжилт оржийг даваад 4-ийн даваанд Дархан авраг Бат Эрдэнэд өвдөг шороодсон байдаг.
За 2003 муу гэж байгаа үед бол аргагүй тий. Ингээ 2005 оны улсын наадмын 3-ын даваанд аймгийн арслан Соронзон болдыг буюу одоогийн улсын заан болцсон байгаа Соронзон болдыг 4-ийн даваанд улсын гард Дорж самбуу гардад өвдөг шороодсон байдаг. За ингээд ер нь бол цолондоо хөрж чадахгүй нэг 2 3 наадам үзчихлээ. Ингээд 2008 оны ардын өвсгөлийн 87 жилийн улсын наадамд 3-ын даваанд улсын харцаг Гэлэг Жамцын Батбаяр буюу Өсгөөөр аврагын дүү гэдэг шүү дээ тий. Гэлэг Жамцын Батбаярыг 5-ын даван дээр авшаа давсан юм 3-ын даван дээр давсан юм байна. Гэхдээ ингэхдээ нөгөө Өсгөөөрийн тэр дүү Гэлэг Жамцын Батбаярыг ер нь бол 5 удаа давж байгаа гэж бичсэн байна л да. За тэгээд 4-ийн даваанд улсын зан Одгэрлийг давсан. За 5-ын даваанд улсын харцаг Баасан доржийг даваад улсын начин гэдэг цолыг хүртсэн. 6-гийн даваанд нөгөө Гэлэг Жамцын Батбаярыг дүүг нь унгацсан чи ах нь амлаж аваад ахт нь унтсан. Ийм тохиолдол болсон юм байна. Тэгэхээр 6-гийн даваанд Өсгөөөр автад хараад тэгээд унсан юм байна. Ер нь бол энэ 2008 оны наадам дээр улсын начин гэдэг цолоо авчээ. За өмнө нь улсын наадмын 2-ын даваанд 2 удаа унсан. 4-ийн даваанд 2 удаа унсны эцэст одоо начин цол хүртэж байгаа нь инээ. Тэгэхээр бол одоо начин цолны босго тэр шөвгөрнө гэдэг тийм ээ. Энэ зүйл бол одоо үнэхээр их хүч хөдөлмөр цаг хугацаа зарцуулдаг байгаа хөөе. Тэгэхээр ингээд нэг улсын наадамд шууд ирээд барилдаад шууд начин авна гэж байхгүй байгаа хөөе. Ингээл аймгийн наадамдаа барилдаад аймгийн начин болдго юм уу эсвэл сумдаа барилдаад төрүүлдэг ч юм уу ингээд бүчнөө шат амжилга явж байгаа л улсын наадам дээр оролцоо тий. Тэгээд ингэдэг. За энэ дундаас зүгээр цэргээс ирээд төрүүлж исэн гэдэг шууд шин цэрэг ирээд төрүүлж исэн тохиолдол гэх юм бол одоо 39 оны тэр нөгөө наадам байна да тий. Төдөн дөрж аврахын тэр онцгой наадамд байна да. Үтийн тэр чинь онцгой хүмүүс л тэгэн шүү дээ. Тий. За тэгэхээр энэ наадмын гол онцлог нь бол улсын начин цолтон 2хан төрсөн явдал. Энэ 2008 оны наадам дээр. Ерөөсө 2хан төрсөн. Тэгэхээр бол хэр чансаатай даваатай, хэр чансаатай бөхчүүд барилж исэн. За тэгээд хэр чансаатай бас начин төрөн гарч исэн бай тээ. Тэр дундаас дийлж гарч ирнэ гэдэг чинь бас том хэмжүүрээ гэж ойлгож болно. Жинхэнэ хүчийг үзэж байжээ. Тийм. Одоо нахыг бодох юм бол. Тий. За тэгэхээр түүний дүү одоо нэг аав улсын начин Шовдо хүүгийн одоо бас хүүн тийм ээ Шинэ Баяр гээд улсын начин байна. Говьалтай аймгийн Жарлан сумын харьяат Монгол улсын начин Шовдо хүүгийн Шинэ Баяр. За анх одоо эн чинь баг нь байгаа байхгүй тийм анх 2009 онд Орхон аймгийн Баяр наадам буюу одоо манай Эрдэнэтэй наадам юм шиг тийм Орхон аймгийн Баяр наадамд 5 даваад аймгийн начин гэдэг цол хүртсэн байгаа. За 2011 онд болохоор Говьалтай аймгийнхаа Баяр наадамд сумын зам буянтаар 8 даван төрүүлсэн. Аймгийн наадам төрүүлнэ гэдэг чинь бас том зүйл шүү дээ. Дараа жил нь буюу 2012 онд Говьалтай аймгийнхаа Баяр наадамд аймгийн арслан Цэрэн догдохоор 8 даван төрүүлж аймгийн хуцаслан болцсон. Бүр ийм одоо юутай. Тэгээ 2011 онд Монгол төрийнхэн наадам зодоглоод тэр наадамдаа 3 даваад 4-ийн даваан дээр улсын харцаг пүрэв жавт өвдөг шороодсон байдаг. За ингээд 2011 онд наадам нь өндөрлжлээ. 2012 онд одоо 3-ийн даваанд улсын начин Нямсүрэнд бас унтсан. За 2013 онд улсын наадам болсон чинь 4-ийн даваанд улсын зан Санжаадамбад унтсан. За ингээд 2015 онтоо золгосон. 2015 онд чинь улсын наадамдаа барилдаж эхлээд 4-5 жил ерөөсө 2-3 даваан дээр л явчихад байсан. Тэгэхээр 2015 он бол ардын өвсгөлийн 94 жилийн Баяр наадам гэсэн үг. За энэ наадам дээр бол 3-ийн даваанд өөрийн төрсөн ах улсын начин Тогт хоёрыг давсан. 3-ийн даваан дээр. 4-ийн даваанд улсын харцаг Пүрэв сайхныг одоо улсын заан болцсон байгаа л да. Энэ Пүрэв сайхныг давж улсын харцагыг давсан. Ингээд 5-ийн даваан дээр улсын начин Цэрэн догдохдоо таарсан байгаа. За ингээд барилдаа явсан. Энэ барилдаа нэг бол хөөрхи одоо нөгөө аханчтэй гэдгийг тэгэл ингээл одоо аав ч гэдэг юм ингээ бүхэл хүмүүс одоо энэ барилдааныг харж байгаа нь шүү дээ. За тэгээд 5-ийн даваан дээр улсын начин Цэрэн догдохыг давснаар Монгол улсын начин цолыг хүүн хүртжээ. За харин 6-гийн даваанд Говьалтай аймгийн Чандман сумын харьяат улсын гарт Ганбаатарт өвдөг шороодсон байдаг. За энэ одоо наадмаар бол одоо Монгол бүхэн түүхэнд бас нэгэн ийм сайхан домогт онцгой үйл явдал бүртгэгдсэн нь бол тэ аав хүү 3 гуруула Монгол улсын начин гэдэг цолыг хүртсэн ийм гайхалтай түүхийг манай үндэсний бүхийн бас түүхэн дээр бас нэмж гоё зурж өгсөн байдаг. Төрсөн ах дүү нар бол улсын цолтон болсноос биш одоо төрсөн аав хүү 3 ярьж байгаа тохиолдол яхахгүй энэ удаад л байна тийм. За хоёул хамтдаа ярьж ярьж. За хавар болсон. Одоо ер нь дулаарж гин машиныхаа одоо засвар үйлчлэгээ хийх цаг болсон. Одоо баг өнгөрөх гэж юм тийм ээ. За тэгвэл хаашаа очих вэ гэж одоо бодож байгаа бол бид та бүхнийг Forward Motors руу очоорой гэж хүсэж байна. За учир нь тэд 99 оноос хойш буюу одоо 27 дахь жилдээ Япон автомашины сэлбэг засварын үйлчлэгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. За дээрээс нь эднийх маань Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор
Тэгэхээр маш хариуцлагатай, тийм тууштай ажилдаг ийм хамт олон байгаа учраас тэдний үйлчлэгэнд санаа битгий зовоорой гэж хэлмээр байна. За 8 Японы компанитай хамтарч ажиллаж байгаа эднийхэн маань бас бусад засварын төвүүдийгээ өөрсдөндөө ирж ажиллаач гэж бас урилга явуулж байгаа. Бид та бүхэндээ гүүр болоод өгье. Тэгээд хэдүүлээ хэрэглэгчтэй чанартай тэр оригинал авц хэлбэгээр нь хангая гэсэн ийм уриалга гаргаж байгаа юм шүү. За Forward Motors-тай холбогдох дугаар нь 7510 Тэц 3-ын чанх хойно тэдний засварын төв оффиснд байрлаж байгаа. За тийш очиод бас уулзч болох нэ. За баярлалаа. За баярлалаа. За одоо удам дамжсан бөхчүүдийн маань өнөөдрийн дугаарын сүүлийн онцлог хүмүүс юм байна те. За энэ хүнд бол одоо манай Монгол түмэн дээрээс нь үндэсний бүх сонирхогчид түүний одоо царай төрх хийгээд бие авч яваа байдал тэр сайхан инээд те энэ болгонд Монгол түмэн тэр чигтээ бас хайртай байсан ийм сайхан бүх үлээ. За энэ хүн бол Монгол улсын одоо үндэсний бүхийн улсын начин Эрдэнэ үлгийн энх бат. За түүний дүү Эрдэнэ үлгийн энх хамгаалан начин нар юм аа. За Булган аймгийн Могод сум гэж сайхан одоо нутаг байна те. За Булган аймгийн Могод суманд 1984 онд Эрдэнэ үлгийн энх бат хэмээх энэ хүмүүс мэндэлсэн. За тэгээд Монгол хүүхдүүдийн л адил мэдээж баг бачир наснаасаа нэгнтэйгээ ноцолдох, хөөрөлдөх тэгэл одоо бүхэл сонирхолтой байх гэдэг ч юм уу те. Энэ болгоноор ингээ хичээлж явж ийж. За ингэж яваад 2005 онд буюу одоо нэг 21 настайдаа юм уу те. 21 настайдаа Булган аймгийнхаа наадамд анх удаа зодголсон байх нь. Ингээд сумын заан Бат Эрдэнээр 7-5 төрүүлж аймгийн арслан цолыг хүртсэн. За өмнө нь барилж ирсэн эсхийг би сайн мэдэхгүй шүү. Зүгээр би яагаад анх гэлж байгаа гэхээр яг нөгөө цолонд хүрж байгаа нь энэ болохоор хэлжлээ шүү. 2005 онд гэхэд чинь 21 настайдаа л юм байна шүү дээ, тэ. Ингээд аймгийн арслан гэдэг цолыг хүртсэн. Үнэхээр нөгөө нэг юм төрөмөл гэдэг шиг тэ. Төрөмөл юм ур чадвартай юм бүх байж. За 2008 онд Ардын Хувьсгалын 87 жилийн баяр наадамд улсын гард ган тогтохоор 4 давсан. 5-ын даваанд улсын харцаг Ганбаатарт өвдөг шороодсон байдаг. За ингээ 2008 оных наадам түүний хувьд өндөрлсөн. За дараа жил нь буюу 2009 оны наадам Ардын Хувьсгалын 88 жилийн улсын харцаг элбэгээр 4 давсан. Улсын гард дорж самбуугаар 5 даван шөвөрч Монгол улсын начин цолыг хүртсэн. Тэгэхээр ч одоо аймгийнхаа наадамд төрүүлээл шууд аймгийн арслан болоод улсын наадам нэг ирээл 5-ын даван дээр нэг унаал дараа жил нь дахиж ирээл шууд улсын начингаа авчиж байгаа гэсэн үг байна. Гэтэл одоо өмнөх хүмүүст бас маш их хөдөлмөр гарч ийн штэ тий. Тэгэхээр үнэхээр л онцгой бүх гэдэг нэндээс харагдаж байгаа. За тэгээд Ардын Хувьсгалын 91 жилийн буюу 2012 онд улсын өсгөөдөр начин Отгон баяраар 4 давсан. Улсын харцаг өсгөрөөдөгөө 5 даван дахиж нөгөө нэг начин цолоо батлаад өсгөөдөр гэдэг чимгээ хүртсэн байдаг. За 2013 онд бол улсын начин Ням сүрэнгээр 4, улсын начин Од баяраар 5 даван дахиад улам нэмэх гэдэг чимгийг хүртсэн байдаг. 2019 он 98 жилийн буюу Ардын Хувьсгалын 98 жилийн баяр наадмаар аймгийн арслан Отгонбаатараар 4, улсын начин Амар заяагаар 5 даваад улсын баяр наадамда 4 дахь удаага шүүгэрж байгаа нь энэ. Начин цолоо 3-таа батлана гэдэг бол үнэхэрийн Монгол төмний маань хувьд манлай начин гэдгийг нь илтгэж байгаа ийм сайхан амжилт юм аа. За тэгээд Жудаа бүхийн үндэсний бүхийн одоо Жудаа бүхийн үндэсний шгшээ багийн тамирчин байсан төдийгүй улс төв дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байсан. За уран барилдаанд начин Эрдэнэ үлгийн энх хотын одоо барилдааны онцлог нэг юм бол ер нь мэхэнд их үлдэцтэй. Дээрээс нь хүний мэхийг хариулах онцгой чадвартай гэдэг. За тэгээ барилдааны мэдрэмж нь тулчсан тасархаа начин байлаа гэдгийг хүмүүс дуунагтэйгээр хэлдэг. Монголчууд түүний уран хурц барилдаан жудагтай сайхан занд нь бүгд л хайртай байсан үнэн. Эрдэнэ үлгийн Монгол улсын начин Эрдэнэ үлгийн энх бат тийм ээ. Манлай начин гэж хэлэх нь зүйтэй л дээ. 4 удаа 5 давна гэдэг чи юу гэсэн үг юм? Үнэхээр л өөрийгөө баталж байгаа юм. Яг тийм. За тэгэхээр түүний дүү Эрдэнэ үлгийн одоо энх бат начны маань дүү Монгол улсын начин Эрдэнэ үлгийн энх хамгаалан гэж байгаа. За энэ бол маш гайхалтай түүх. Энийг манайхан юмны учир холбогдлыг ойлгодог байх хэрэгтэй л дээ. Хүмүүс наанаас нь өнгөцгөн харангуутлаа юу гэж дүгнсэн байж болно. Гэхдээ энийг хэдүүлээ сонссоо дараа арай өөрөөр бодож магадгүй. За 2014 онд Булган аймгийн баяр наадамд 6 даван шөвгөрсөн.
Ингээд аймгийн харцаг гэдэг цолыг хүртсэн. Ийм хамгаалсан дүүн. 2016 онд Булган аймгийн Баяр наадамд аймгийн нэмэх начин Ганбаатарт өвдөгч ороод үзүүлсэн. Ингээд аймгийн заан гэдэг цолыг хүртсэн байгаа. 2017 онд Говьсөмөр аймгийн Баяр наадамд очоод 6 давж шүгрөөд чимэг нэмсэн. 2019 онд Дундгов аймгийн Баяр наадамд 6 давж шүгрөнд бас чимэг нэмсэн. 2019 саяхан байгааз. За ингээд 2022 онд Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадамд улсын гарт баяр жавхлангаар 3, улсын заан Батмөнхөөр 4, улсын авраг Гунаажавын эрхэм баяраар 5 давж Монгол улсын начин цолыг хүртсэн. За аймгийн хаслан инх хамгаалан 5 давуулж аймгийн хаслан инх хамгаалан 5 давуулж улсын начин цолонд хүргэсэн Гунаажавын эрхэм баяр аваргын энэхүү шийдвэр наадамчин олонний хайр хүндэтгэлийг хүлээсэн. За нөгөө талдаа бас зарим нэг бүхийг өнгөцгөн хардаг хүмүүсийн хувьд ингээд нөгөө нэг начны даваан дээр ингээд эрхэм баяр аврах инглээ гэх юм болсон. Тэгсэн чинь наадмын дараа хүмүүс сэтгүүлчд энэ хүнээс өөрөөс нь асуусан. Гунаажавын эрхэм баяр аврагаас та яагаад ийм шийдвэр гаргачваа гэж асуусан. Тэгэхээр эрхэм баяр аврах хариуд нь за би инх бод дүүтэйгээ нэгэн үед сайхан барилдчихлаа. Бид өсөг өдөр начин гэсэн ижил толтой байсан. Насны зөрүүтэй ч гэсэн ойр дотн байсан. Инх хотын маань дүү 4 давчихсан байсан. 5-ын даваанд амлах шийдвэр тухайн үед л гарсан юм аа. Монголын ард түмэн минь инх бод дүүд маань ямар их хайртай билээ. Тиймээс энэ талаас нь бодолдож үзсэн гэж хариулсан байна. Тэгэхээр инх хамгаалан начныг эрхэм баяр авраг зүгээр ч нэг бас дэмжсэн юм биш. Инх хамгаалан начин цолны төлөө маш их хөдөлмөрлсөн гэдэг нь харагддаг. Тэрээр аймгийн заан цолтой байсан учраас 4-ийн даваанд ихэвчлэн аваргуудтай оноолт таалдаг байж. Урд урдныхаа улсын наадмуудад. Одоо жишээлбэл 2018 оны улсын наадамд шүү дээ, тэ. 4-ийн даваанд улсын авраг Мөнх хоттой. Бор авраг гэдэг шүү дээ, тэ. Мөнх хот аврагтай таарад унтсан. 2019 онд улсын наадамд дахиад 4-ийн даваан дээр Гунаажавын эрхэм баяр аврагтай таарад дахиад унтсан. 2020 онд улсын наадмын 4-ийн даваан дээр бас л улсын авраг нөгөө Мөнх хоттой оноолт таарад өвдөг шороотцсон. Ингээд 2022 онд дахиад 4-ийн даваан дээр дахиад давчаад гараад ирэхэд нь тэнд эрхэм баяр авраг ботсон биз дээ, тэ. Тэгээд ах нь ямар сайхан манлаа начин билээ. Тэгээд энэ хүний дүүн ингээд зүтгээд хөдөлмөрлөө гараад ирэхэд энэ шийдвэрийг маань Монголын ард түмэн ойлгох байхаа гэд тэр хүн чинь бас өөрөө энэ наадмыг зорж иж барилдаж байгаа юм шүү дээ. Гэхдээ ингэж хандах энэ гоё Монгол эр хүний бас сэтгэлийг харуулсан. Эргүүлээд монголчуудад маань нэг сайхан ингээд наадам даяар тэр намаржангаа ярих тийм сайхан дурсамжийг бас үлдээж өгсөн байдаг. Ганцхан хүний л нэг л үйлдэл шүү дээ, тэ. Ингээ 2022 онд бол Ардын хувьсгалын 101 жилийн ойд 1024 бүх барилдсны 4-ийн даваан дээр Батмөнх заантад хараад аваад 5-ын даваан дээр эрхэм баяр аваргаар начин цолны босхийг Эрдэнэ үлгийн эрхэм баяр хэмээх энэ хүн маань даваад ингээд Монгол улсын начин цолныг хүчсэн байдаг. Ингэж Монгол төмний маань бас нэгэн сайхан үндэсний спортын маань хайрлаж дурлаж ярьдаг төрсөн ах дүүс буюу төссөн ах дүү улсын цолтнуудын маань нэг болон бичигдсэн нь ийм юм байна. Яг авраг гоны ухаан гэдэг юм уу, те. Монгол бүхийн ухаан гэдэг юм уу. Энийг хараад би үнэхээр сэтгэл хөдлөж байгаа байхгүй. Энэ бол чин үнэн ч юм байгаа байхгүй. Яг өгсөн байна. Энэ чинь бол өөрөө өгж штэ, тий. За би энэ дүүгээ хүндлээд ингэж байна гэд. Тэгэхгүй худлаа барилдаад унж болно штэ. Өө тий. Тэр бол тэгээд ирэхээр жоо эвгүй болно штэ, тий. Гэтэл энэ хүмүүс чинь бүр ингээд гаргаж байгаа шийдвэртээ эзэн болж байгаа байхгүй, тий. Чин авраг хүний ухаан гаргаж Монгол хүний тий тэр хүндлэлийг үзүүлсэн үнэхээр сэтгэл хөдлөмөр гоё үйл явдал байсан. Тэгээд худлаа ундаг гимиг бол бүр болмоор байгаа. Тийм үзмээр бол тиймэр нохоо зодон байгаа штэ. Ийм бол хизээч байж болохгүй байхгүй. Тэгээд бас энэ иймэрхүү нэг шийдвэр гаргадаг шүү дээ. Хоёул хит хитэн зүйлүүд дээр л ийм мундаг гоё юм үзүүлсэн хүмүүсийг ярьлаа шүү дээ, тий. Тэгэнгუთ л энэ хүмүүсийг бид хэд чинь үзэгч талаас хараад байгаа шүү дээ. Үнэхээр сайхан байна. Өө ямар гоё юм бэ? Энэ хүн чинь ямар гоё Монгол эр хүн бэ? Энэ хүн ямар гоё шийдвэр гаргаж байгаа гэдэг ингэж ярьдаг. Нөгөө талдаа бас нэг юм байдаг нь энэ өөрөө тэр дээр сууж байгаа Монголын үндэсний бүхийг залж чиглүүлж явж байгаа тэр хүмүүс чинь юу гэдгийг ямар авиртай хүнийг тэр дээр гаргachвал ямар авиртай хүнийг дэмжих юм бол энэ үндэсний бүхий маань голомтыг цааш нь тасдахгүйгээр аваад явж чадах вэ гэж хүнээ таньж байгаа. Нөгөө талдаа өөрөө бас маш том юм бүгчүүдэд сургалт хийж байгаа байхгүй. Бүгчүүдэд цаашдаа ийм байх ёстой шүү гэдэг юмыг зааж өгöd байгаа. Ер нь биеэрээ үлгэрлэж. Тэрнээс биш тэр нөгөө бай шагналыг төрүүлээд авах гэдэг тэр зүйл нь бол энэ чинь 2 дугаарт 3 дугаарт 4 дугаарт асуудал биш үү, тэ? Гэтэл ингээд хүрдэгтэй хүрсэн хүмүүс бол цаашдаа энэ үндэсний бүхий маань тэр гоё амин сүнс, гоё хүндлэл, Монголын ард түмний хайртай байдал тэр болгонд юунд нь дуртай байдгүй тэр болгоныг бүгчүүдтэй
сургаал дагуулж харуулаад үлгэрлэл яваад байгаа нь энэ баг тий. Чиний ярьсан сайхан бөхчүүд аваргууд гой сургаалаа хилцсан байдаг шүү дээ тий. Тэдгээр сургаалууд тэгээд өөрсдөө нь үзүүлж байгаа энэ үйл хөдлөлүүд тий. Энэ бүхэн яг тийм үнэн доотлын залуучуудтай үлгэр дуурайл болж байгаа. Тий. За баярлалаа Ганашаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон Standard Catering компаниуд ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стадионы хот мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.